Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. За Монголын радиог сонсож байгаа хүндээ сонсогч та бүхэндээ яг одоо энэ өглөөнийхөө урамтай өглөө нэвтрүүлгийн зочныг уулзуулах гэж байна. За би бол нийслэлийн засаг дарганы тамгын газрын Харьяаг антлаг болох за нийслэлийн соёл урлагийн газар хүрэлцэн ирсэн байна. За нийслэл хотын ойд зориулагдж зохион байгуулагдж байгаа урлаг соёлын арга хэмжээнүүд ямар ажлууд байгаа вэ гэдгийг энэ нэвтрүүлгээр та бүхэн бас хүлээвэн сонсороо. Яг одоо сонсогч таныг нийслэлийн соёл урлагийн газрын урлагийн хэлтсийн дарга Батчимхтэй уулзуулж байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За өнөөдрийн мэнд хүргэе. За нийслэлийн ойг угтаад нийслэлийн соёл урлагийн газраас ямар одоо урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдж байгаа вэ? За нийслэлийн засаг дарганы тамгын газрын одоо Харьяа 30 гаруй агентлаг газрууд Харьяа газар болгон одоо өөрсдийнхөө түүхэн ойн баярынхаа одоо арга хэмжээнд одоо өөрсдийнхөө чиглэлээр үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа. Манай нийслэлийн соёл урлагийн газар бол одоо 3 үндсэн томоохон ажил дээр гардаж ажиллаж байна. Нэг нь болохоор давгийн лувсан шарвын нэрэмжит хүүхдийн найрал дууны наадам 28 дахь удаагийн наадмыг зохион байгуулахаар одоо ингээд төлөвлөн ажиллаж байна. Хоёр дахь ажил нь болохоор бас нийслэлийн 29-ний одоо ойн баярт зориулсан хүндэтгэлийн гала тоглолтыг зохион байгуулна. Мөн хүн чулууны одоо хөшөө байсан одоогор бол энэ мэлхийд хөшөө байсан газар гадаад одоо хэргийн яамны хойдолд байгаа тэр хүн чулууны хөшөө гэж анх одоо нийслэл хөрөө байгуулахад тийм чулуун хөшөө байсан гэдэг ийм түүхтэй байдаг. Тэгээ тэрний оронд одоо энэ мэлхийд хөшөөг одоо босгож барьж урлаж бүтээсэн. Тэгээд энэ сайхан нөгөө тойр буюу одоо нийслэлийнхаа төвийг тойрч одоо нийслэл одоо хот хүрээлэгдэж ингэ сайхан баяжиж бүтээгдэж одоо ингэж хөгжиж ирсэн байна. Тэгэхээр тэр хүн чулууны тэр яг байсан тэр газар бол одоо мэлхийд тийм хөшөө босгосон дурсгалын сайхан хөшөө босгосон байгаа. Энэний хүндэтгэлийн бас мэлхийд хөшөөний хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар одоо бэлтгэл ажилдаа ороод явж байна. Та сая хэлж штэ Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын жүжигчин Лувсан шарвын нэрмжит хүүхдийн найрал дууны наадам болж байгаа. Ер нь бол нийслэлийн бүх сургуулийн ерөнхий боловсролын сурагчид оролцож байгаа. Хичнээн хүүхдүүд ер нь оролцож байгаа гэсэн дүн мэдээ байна. За энэ хүү сайхан арга хэмжээг одоо 28 дахь удаага энэ жил зохион байгуулах гэж байна. Тэгээ энэ хүү наадамд одоо 9 дүүргийн 81 сургууль 206 багш нийт 4633 сурагч амжилттай оролцож эхний шатыг өндөрсөө. Хоёр дахь шатны шалгаруултыг хүүхдийн төв ордондоо энэ сарын 21-нд бид нар хоёр дахь шатны шалгаруултыг хийлээ. За хоёр дахь шатны шалгаруултанд 8 дүүргийн 20 сургуулаас 1199 хүүхэд оролцож оноо үнэлгээгээ аваад за байр шалгаруулалтаа эзлээд за ингээд нийслэлийнхэн 383 жилийн ойн одоо баярын хүрээнд нийслэлийн соёлын төв өргөөнд 10 дугаар сарын 26-ны 13 цагтаар гала нэгдсэн тоглолт болон шагнал гардуулах одоо ёслолын арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За энэ жилийн уралдаа ер нь өмнөх жилүүдтэй харьцуулахад юугаараа бас онцлог давуу талтай байгаа. За уралдаан бол бас урайтай байгаа энэ жилийн үед бол тийм ээ. Ер нь за жилийн хувьас энэ жилийн онцлог давуу онцлог зүйл юу вэ гэхээр найрал дууны наадам маань энэ жил жаахан шинэлэг төрхтэй өөр ингэсэн урайтай логотой өнгө төрхтэйгээр ингэж шинжлэгдэж явна. Хүндэтгэлийн одоо шилжиж явах цомтой боллоо. Өөр ингэсэн туг далбаатай боллоо. Хамтдаа дуулцгаая гэдэг урайтай боллоо. За тэгээ гайхамшигтай мундаг энэ хөжмийн цохол Лувсан шарвын зохиосон Мамуу нашрыг гэдэг дуу бол одоо энэ найрал дууныхаа одоо сүлд дуу болгож байна. Ирсэн багуудын минь чадвар уур чадвар дуулах одоо тэр авиас маш хөндөр түвшинд хүрсэн байна. Хүүхдүүдийн минь тэр оролцоо багш нарын минь тэр хичээл чармаалт болон одоо 9 дүүргийн маань засаг дарганы тамгын газар болон тэмдгийн маань одоо урлаг соёлын одоо хариуцсан нийгэм бодлогын хэлтсийнхэн болон за бусад одоо энэ Харьяа
бүх энэ нийслэлийн одоо энэ уралдаанд оролцож байгаа бүх сургуулийн удирдлагууд, дуугчмын багш нар маш их тийм хичээлттэй зүтгэлтэй энэ арга хэмжээнд энэ наадамдаа хүрэлцэн ирж оролцлоо. Өөртөө нь хувьдчдэр бидний хувьдч маш сэтгэл өндөр, маш хангалуун байгаа. Тэгээд одоо энэ ард иргэдэд зориулаад бид нар өөрсдийнхөө соёл урлагийн газрынхаа пэйжуудаар шууд лайв шууд дамжуулна. За ИТV телевиз бол бүтэн одоо тоглолтын гала тоглолтыг бичээд монтажлан бүтэн ихээр нь телевиз үзэгчдэд хүргэнэ. Ингээд бас Монголын радио ирээд бид нартай хамтарч бидний ажлыг дэмжиж бас ингэ сайхан ярьцлага авч ингэж бид нарыг дэмжиж аваад маш их баяртай. Та нартай бас ажлын амжилт хүсье. Ард иргэд нийслэлчүүдийн тухайд гэх юм бол за энэ жил нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулагдсан маш олон одоо ажлуудад арга хэмжээнүүдэд бол оролцсон. За нэр дүр тайлбарлах юм бол мэдээж номын баяр. За тэгээд дээр нь бол автомашингийн өдөр гэдэг. Энэ бүх арга хэмжээнүүдийг бол за нийслэлийн засаг дарганд хамгийн газрын харьяа байгууллага болох нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа. Тэгээ ер нь бол цаашаа бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. За нийслэлийн соёл урлагийн газар бол нийслэлийнхаа ард иргэдийн одоо зориулсан олон ажлуудыг бол хийж явуулдаг шүү дээ. Тэгэлгүй яг. Тэгэхээр одоо сая 500 хүн амтай нийслэлийн метрополис хотод бид нар амьдран сууж байна. Тэгэхээр нийслэлийн соёл урлагийн газар бол нийслэлийг урлагаар болон соёлоор одоо хүмүүстэй түүчээлэх, за тэр хүмүүстэй соёлын болон боловсролын болон хүмүүжлийн маш асар том одоо соёлыг түүчээлэх юм том одоо үйл ажиллагаа явуулдаг, бодлогын төвшөнд явуулдаг, ивент үйл ажиллагаа хэмжээг зохион байгуулдаг газар. Тэмдэж бид нар бол маш сэтгэл хангалуун өндөр одоо ажилладаг. Гэж бид нар бол одоо орон тооны хувь цөөхөлөө хийдэж 1500 хүний төлөө 1500 Улаанбаатар хотынхаа нийслэл хотынхаа иргэдэд соёл урлагийг түүчээлэх ажлыг бол одоо би сэтгэлээ бүгдийн зориулаад ингээ оюун чадамжаа одоо зориулаад ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол манай нийслэлийн соёл урлагийн газрын одоо брэнд болсон том одоо зохион байгуулдаг арга хэмжээний нэг маань бол одоо энэ найрал дууны 28 дахь удаагийн наадам байна. Одоо манай зарим сонсогчид тэр дундаа ард иргэд нийслэлчүүд маань магадгүй нийслэлийн соёл урлагийн газартай хамтраад урлаг соёлын арга хэмжээнүүдийг аль нэгэн дүүрэг дээр ч юм уу эсвэл нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад боломж олдсон ямар байдсан бол? Нээлттэй л. Тэгэхээр энэ үндсэн ажил маань энэ болохоор тэр соёлын урлагийг төвчээлэх энэ том ажлыг бид нар гардас зохион байгуулж бодлогын төвшнөөс нь одоо өнөөдөр үйл ажиллагаа зохион байгуулалтын төвшнөөс нь одоо хүртэл ажиллаж байгаа учраас одоо хууран бүтээлч болон хувьудаа нийслэлийн иргэн за одоо хувьчлын компани хувь энэ төрлийн болон бүхэл одоо хүмүүстэй бид нар манай соёл урлагийн газар бол нээлттэй ажилладаг. Тэгээд ер нь бол саналыг нь аавн сонсон бодлогын баримтчтайгаа уян үйл ажиллагааны хөтөлбөртөөгөө бид нар зохицуулна. Бас нь байгууллагынхаа төлөвлөгөө юмтай харна уян тийм ээ тэгжээж энэ ажил явна. Яалтчгүй төр захиргааны байгууллага учраас өөрийнхөө ажилдаа ямар боломжтой бололцоотой ямар одоо энэ одоо бодлогын баримттай уйж бид нар энэ ажлаа хамтарч энэ хүмүүсийг дэмжиж ажиллах вэ гэдэг бол бид нар хийж хүмүүсийг дэмжиж аль л одоо ямар ч чиглэлийн ямар ч одоо захиргааны ямар одоо төвшний ямар одоо хуулийн этгээд байна тэр болгонтой бид нар бол хамтарч ажиллахад нээлттэй манай баг хамт олон бол. Тэгээд ингээд нийслэлийн 383 жилийн ойг тохиолдуулаад за тэгээд манай соёл урлагийн газар ирж байгаа ирээд одоо бидний ажлыг дэмжиж ингээд сайхан олон нийтэд хүргэж байгаа одоо Монголын радиогийн одоо хамт олонд 88 жилийн турш энэ сайхан хамт олондоо баярсан талархнаа илэрхийлье. Ингээд танаа хамт олонд одоо уран бүтээлийн маш сайхан өндөр амжилтыг хүсье. Тэгээд өөрт чинь ч гэсэн бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдрал сайн сайхныг хүсье. За баярлалаа. Нийслэлтийнхоо ард иргэдэд урлаг соёлын одоо уран бүтээлийн тоглолтуудыг урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж хүргэж дамжуулж байдаг та бүхнийхээ ажил үйлсэд бас амжилтын дэдийг өрөөё. За баярлалаа. Маш их баярлалаа.